энэ удаагийн влогийг би ганцаараа эхлүүлж байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хятад гоймонгуудыг туршиж үзье. Тэгээд би болохоор гоймонгоо сонгохдоо хятадууд өөрсдөө маш ихээр иддэг топ хэдэн гоймонгийг сонгож авсан байгаа. Энэ болохоор топ 1 гоймон хятад. Энэ үхрийн махтай жоохон халуун ногоотой гэж бодож байна. Энэ болохоор хятадын нэг юм юутай нэг гашуун амттай байцаа гэдэг. Тэрний амттай юм шиг байна. Энэ болохоор тандортой гойм байна. Энэ болохоор ийм юу шиг гурилан юм шиг ийм юутай гойм байна. Энэ яшуутай гойм байна. Энэ болохоор нөгөө солонгосын нөгөө булдаг гэд гойм гэдэг нь шүү дээ. Яг тэрнтэй адилхан хуурай гойм. Гэхдээ хятадын гойм халуун ногоотой гойм гэсэн. Бас энийг туршиж үзье. Тэгээд надаа энд гоймонгийнхаа хажуугаар идэх 2 сосисэг байна. Энэ болохоор нөгөө панда иддэг хулс бас ногоо байна. Энийг бас идэж үзье. За тэгээ бүгдээрээ одоо задлаа. Би усаа буцалгаа тавьсан байгаа. Тэгээд бүгднгийн задлчаад тэгээд нуудаа хийгээд энийг 3 амттай юм байна. Энэ гойм бол энэний ийм гоймтай юм бэ. Тэгээд энэ болохоор ийм 4 амттай юм байна. Тандортой нас нэг ийм 4 амттай юм байна. Яна би бүгдийг бол бүгднийг идэх барж идэхгүй шүү дээ. Жижиг мэдээ хоо яаж бүгдийг барж идэх вэ? Сайхан амсаал идэл үлтгэлийн хүчихгүй. За энэ ногоон гоймонгийн доторх гоймон харж байна. Энэ ногоон өнгөтэй юм. Тэгээд бас ийм 3 амтлагчтай. Хөвчин бит хоёр нэг гэж юу гойм идэх юм уу? Хөвчин баг огт иддэг. Тэгээд би яг хаяад нэг солонгос гойм идчихтий. За энэний гойм нь бол бусад гоймтойгоо адилхан л байна. Тэгээд нэг юм булаа. За амтлагчудаа хийгээд өнийгээ задлах амтлагч. Энэ амар халуун ногоос тах гэж бодож байна. Яг тийм их халуун ногоотой юм шиг. Энэний гойм нас юм улаан хөхтэй юм байна. Тэгээд бас 3 амтлагчтай. За тэгээд гоймонгуудынхаа амтлагчдын задлж хийгээд усаа ичээд тэгээ бөөндөө уулзцгаая. За тэгээд би гоймонгуудаа ус хийгээд аваад ирлээ. Тэгээд энийг болохоор твтэйгээд шүүгээ тавьсан байгаа. Босч явахгүй амар гэж бодоод. За тэгээ хамгийн эхлээд нэг нэгт ордог алдартай гоймонгоос нь авсаж үзье. Ийм их байна. Хутгаад би ингээд гоймын идэхтэй аюул сонио ингээд шүлийн уучаад тэгээд гоймын гинэ хийддгүү тэгээд хайчдаг байхгүй юу? Ер нь тэгж гойм иддэг болохоор. Тэгээд юу ч гэсэн ихлэ шүлийн авсаж үзье. Ой. Нэг амар халуун ногоо алга. Яг нэг монголчууд яг идэж болохоор гойм байна. Халуун ногоо багтай. Дажгүй таалагдж шүү. За тэгээ гойм нь яг угаасаа бүхэл төрлийн гоймнуудтай адилхан.
Эндээ ч юм байна. Шүлэн таалагдчих. Амар ерөөсөө тийм халуунагаа муугаа нэг хамтдахгүй. Би бол энийг идчихэр юм байна. Шил цонцож шин. Би бичлэг хийнэ гэж бодоод юу ч идэв гэсэн. Гоё мэд чинь гоё шүү дээ. Эндээ ч юм байна. Эндээ ч юм шүү манайха. За одоо би энэ нэг эсгэлэн байцааны байц байдаг гэсэн шүү дээ. Тэрний юу гомг амсаж үзье. Энэ бол өмнөх тэр гомг бодвол нөгөө ийм махцаах гэхээр юм алга. Нөгөө гомг хөөрхөн махцаах жоох ногоо мохоос энэ зүгээр дан юм ногоо л. За би нэр энэ гомд оноо хэмэрсэн юм ш. Би энэ гомд 10-аас нэг 7 оноо л өгнө. Айгүй хөрхөн хурц мурц зам тайхгүй. Энэ нас халуун ногооны алга байна. Тэгээд яг нөгөө нэг энийг хачин ногоо агаад яг энийх нь амт амтдчихин. Нэг өрөмц нэг юм энэ ногоонд нэг амт идэх байхгүй юу? Тэрнийх нь амт бол амтдчихин. Шүлэн яах вэ? Дайчгүй шүү. Гомж яг бас нөгөө гомнуудтайгаа яг адилхан. Ямар халуун юм бэ? Халуун байна. За энэний хойгоор энэ дахианы махтай энэ зайд цэгийг идэж үзье. Би өмнө нэг удаа идчихэл байсан л та. Тэрнээс нь хятад зайдснууд чинь жоохон онцгойштэй манай Монгол хям амыг бодвол муухай. Тийм болохоор нэг иддэггүй байхгүй химик шиг санагдаад. Энийг одоо яаж тайлбарлах вэ? Энэ нэг зайд цэг хөвчөө амар аргалаад гоё тайлчдаг. Би ерөөсөө энийг задлах чаддгүй юм аа. Яах вэ? Дахианы гэсэндээ нэг юм цагаан хөвтэй. Тэр наартаа нэг юм хиймэл юм шиг аюул сонио. За болоо. За би энэ тооцоо 10-аас бүр халууцчлаа амар халуун. Би энд 10-аас нэг 5 оноо л өгөх юм байна. За дараагийн гомн болохоор энийг авсан. Тосон доошоо гойж. Дараагийн гомн болохоор энэ яншуутай гомн. Энэ ямар муухай нэг баас шиг харагддаг.
Нэг даан л юм шиг байна бодвол. Таны гутгацсан чинь нэг ийм харагдчих харагдаж байна уу? Энийг юуны шүлэн яг нөгөө хотпотод бид нар орохоор нөгөө хотпотныхаа шүлэнийг яншуу машуу хийждэг шүү дээ. Яг тэгж амтдаж. Хүчмээр ингээд нөгөө нэг ариг мариг гээл нөгөө реманы газар ороод гойм идэхээр би ингээд шүлгийн угаад усгачдаг. Тэгээд үлдэгдэл гоймынгийн дандаа хүчийддэг гэсэн юм байна. Би одоо хөвчи яг ийм савлгаатай ийм гойм иддэггүй болохоор одоо энэ үлдэгдэл гоймгуудаа хайр юм одоо яад юм байгаа. Хадгалж байгаа талаагаад идэх юм байна. Гойм. Арай өөр юм байна гойм. Энд тэгээд гоймгууд нь ийм нөгөө нэг ийм жижиг аяхтай гоймгууд ингэж байдгүй их гойм хэлбэрээр байдгүй гэдгээ хайсан чи ерөөсөө юм жижигхэн юутай байхгүй дандаа юм том тэгээд ингээд яах чаргагүй ингээд ийм их томыг авчиж байгаа байхгүй юу? Тэгээ одоо үлдэгдлийн би одоо яах вэ? Тэгэл хаяхын хаяал идэхийг идэгдэлхт. Хаал яах ч ууг амар муу штэ. Би амар өвссөн байсан юм хайш. Гой санагдаад. Яа, бүр халууцч штэ. За одоо энийг идээ. Энэ болохоор нөгөө пандерны ямттай гойм уу? Шүлэн пандерны гэсэн. Харагдах байдал нэг иймэрхүү харагдаж байна. Яг пандер үнэртэж ийн бас харагдаж байна. Бас халуун байна шүлэн. Энийг мах явж ийн. Мах намдаач. Энэ жоохон хуржих хайгуур дээрээ нөгөө хосны энийг амсаж үзье. Панда ямар юм идэх юм бэ? Дээрээ амсаж үзье. Энэ дотроо ийм усархаг юм тустай гэдэг юм байна. Тэгээд хэлбэр нь бол яг юм. Бүр хэрхэж заварчна. Доктор хүн чаас юм. Нэг жажлууртай. Энэ халуун ногоот юм шүү дээ. Бэлгийн амар халуун ногоот байна. Энэ ястай амар халуун ногоот юм байна. Яа. Амар халуун ногоот юм. Миний яг нүүр бол хатсан уу? За
За пандортой шүлнээс авсч. Ёо, ямар амар юм бэ? Гоймонгууд нэг халуун ногоотой биш байхад тэр нэг хачир шиг юм амар халуун ногоотой. За гоймонгоос нь авсч үзье. Энэ гойм нь арай энэ хэдийг бодвол арай өөр төрлийн гойм байна. Гойм гоё юм байна. Гойм гоё. Одоо шүлнээс нь авцгаая. Шүл нь яг нөгөө бас нөгөө хот потны пандортой шүл гэдэг нь штэ. Яг тэрэн шиг тийм өтгөн гоё явдаг. Тэгээд ямар ч халуун байгаа байхгүй. Яг пандор. Энэ гоё юм байна. Гоё юм чихэрлэг гоё пандор мөндөрн дуртай хүмүүс идэх юм бол гоё юм. Тэгээд шүлөөр цадаж төлөөр баяжин гэдэг л. Тэр шиг зүгээр шүл уусаар хагаал гэж зүрх чимээ. Би энэ гомонд 10-аас 8 оноо юм байна. Аюу гоё хөөрхөн гоё зөөл амттай шүлэн аюу гоё. Тэгээ энэ гомонд бит байж байгаа энэ амар халуун байгаа тах гэж бодож байна. За энэ юу вэ одоо ямар аим шиг халтахаар юм байна. Энийг одоо энэ ямар сонин гомон бэ? Энэ бодвол шүлийн бол уухгүй юм шиг байна. Гоймонгийн л идэх ёстой юм шиг шүү дээ бодвол. Гэтэ шүлнээс нэг амсаад үзчих юм уу? Энэс яг хятад талаа ногоо амтдагч шүү дээ. Пөх яг хятад талаа ногоо. Энэний шүлийг бол уулдах юм уу? Энэ өстой сонирхолтой. Мухавчтай. Гоймонгийн л идэх юм шиг шүү дээ бодвол. Яа нэ цаваараа гойм ийм гойм байна. Нэг юм цартуулны гойм гэж энд байдаг байхгүй юу? Яг тийм цартуулны гурил гэх юм уу? Тийм гурил биш үү шүү дээ. Гойм нэг юм ажлууртай нэг юм цэлцгэнсэн гэх юм уу? Юу гэж хэлэх юм бэ? Энэ бүр юм орцсон. Нэг цэлцгэнсэн нэг юм түз чим шиг нэг юм сонин гоё юм байна. Энийг юм чаавддгүй ямар ядаргаатай яруу. Йоо. Яах ёстой юм бэ? Яаж идэх ёстой юм бэ гэж бодоо. Тэ нэг юм түнтүзэр хүлэх нэг юм байна. Яа гайваа муухай. Хятад халуун ногоо амтчих муухай. Гэтэл лаажуу. Тэгээ энэ 10-аас нэг 2 хоног л би өмнөдөө хэлэхэд муухай амттай байна. За одоо энэ чинь үхрийн махта зайз. Энийг намсъя. Аль олон жилийн өмнө идчихсэн болохоор би ч одоо баг марцсан. Олон жилийн өмнө нэ 4 жилийн өмнө идчихсэн болохоор. Тэгээ ийм зайд шиг өгдөг нэг ийм л. Бас нэг юм аюу маа фэмили. Гэтэ амар шин энэ дахины махтагаа бол үхрийн махны амтлагчтай болохоор арай л гоё амттай юм байна. Тэгээ манай монголчууд энд ирэхээр энэ зайцсан амар авч идэх тийм ээ лээ. Тэгээ та нар авч идэх тэгээ.
Энэ хоёр зайдсан данаа өгөх юм бол энд 6 үгүй. Энд нэг 3 мөр илүү бидөө. Бараа цадчихлаа. За одоо энэ хамгийн амар гой мөр. Нөгөө аим шиг халуун нуутай. Тэгээ доторх нь ийм юм билээ. Нэг бяцлаг шиг юм бас хийчихээ. Яа. Бүтггүй. Үнэн бүтггүй яхаа юм бид байна би нэр. Сэрэ бэр савх барьж чадахгүй. Одоо бас ийм нэг удаагийн сэрэж хийж ирүүлж чадах байсан маш. Батгачлаа. Нэг юм болчихлоо. Тэгээд энэ гой мөнгүүдийн үнэн нэг хамгийн их нь энэ байсан. Энэ нэг 6 ёо хацаа байсан уу? 6 гэдэг ч одоо хэд хий. 6 ч хэдлээ 6 юм ч цаггүй 3500 биш ээ 3000 юм байна. Тэгээ 3000 төгрөгтэй. Тэгээд 4 ёон өнтер гээд тэгэл 4 ёон мантай л ер нь 4 ёон өнтертэй л нэг тиймэрхүү байсан шүү. Үний үед бол. Тэгээд та нар авч идэх энд ирээд гоё энд нөгөө монголчууд ирэхээр хоолн таардгүй штэ. Тэгээ юурэ гоё м авч идэх гэх юм бол энэ өстой их дайжгүй юм байна. Энэ бол гоё яасан. Пандерных. Тэгээд энэ нас дайжгүй. Айгүй хөргөн цэмэрхэн гоё амттай. Энэ нас энэ айл яах вэ? Энэ бол бүр зав энийг битээ авч идэх шээ. Тэгээд би ерөөсөө хятад гоё мэдэж үзээгүй бас сонирм биш үү? Дандаа л нөгөө солонгос гоё юм л иддэг байсан. Солонгос гоймонгийн мөнхтэй гоймонд амар дуртай. Тэгэхээр тэрийг иддэг байсан. За одоо амсыг. Энэ нэг амар халуун нугаа алгаа. Тэр нөгөө солонгосын тэр булдог өнтер гээд амар гоймонгуудын хажууд бол юу ч юм бэ? Тэгээ нэг юм сая нэг юм юу байсан штэ юу лээ нэг бяцлаг шиг юм тэр нь аюу чихэрлэг амттай юм байна. Тэгээ тэр нь чихэрлэг амттай болохоор энэ гоймонгийн халуун ногоог ингээ багсгчт юм байна. Гэтэ ер нь бол жоохон халуун ногоор байна шүү байна. Гэтэ тэр нөгөө юг булдокийн тэр бяцлагтай ядэн штэ ягаа тэр мөрний ажил бол хамаагүй дээр байна. Хамаагүй байх халуун ногоо. Идэж болохоор яа би бүр тэрийг идэхээр яг юм болчдөг гэсэн шүү дээ. Бэйсэн шүү дээ. Гинэ ганц 2 удаа л идэж үзсэн бүр хорхоо өрөөд. Гоё юм байна. Энэ ч гоё юм байна. Халуун ногоотой хуурай гоё идмээр санагдах юм бол энэ аягүй дэжгүй юм байна. Амар халуун ногоо байх. Гэтэ жоо халуун ногоо. Гэтэ энэ ногоо энэ гоймон хоёрын аль нь амар халуун ногоо таагдчих та нарт. Мэдээч энэ амар халуун ногоо таагдчих жагаад. Тэгж яхад энэ хажууд 8 шиг халуун ногоотой юм. За. Би энэ гоймонд би 10-аас 1 7 хоног өнөг 10-аас 7 хоног л тэгж гоё юм байна. Одоо тэгэхээр хамгийн өндөр оноо авсан энэ пандертэй гоё юм шалгалаа. Яагаад гэвэл энэ шүлэн ста амар гоё пандер амттай. Шартаж марцсны маргааш гомь идмээр санагдсан шүү дээ. Тэгэхээр манай монголчууд
шууд тийм нөгөө өмнөх өдөр нь ингээд ууцсан байсан ходоодн дээрээ шууд маргааш нь ингээд халуун ногоо моготой гой мэдчихсэн шүү дээ. Тэгэл ходоод бол нойр булчирхай зүсүү алж идэг. Тийм халуун ногоотой гоймонгийн оронд энэ зөөлөн энэ пандерны гоймон бол үнэхээр маргааш нь гоё юм. Би бол шарцсныхаа маргааш бол пандертой гоймон авч идэх юм байна. Гоймонгийн идэхгүй. Угаасаа шарцсны маргааш ингээд шүл устай юм бандан мант идмэр санагдаад байдаг шүү дээ. Тиймэрхүү зүр гоймонгийн идэхгүй сайхан шүлийн дангаар нь угаал хөлөө орчихсон дээр. За нэг тиймэрхүү гоё ялаа. Хамгийн гоёор энэ пандертой гоймонгод шалгарлаа. За тэгээд гоймонг манайхан хэтрүүлэн идэж болохгүй шүү. Энэ бол маш хортой. Маш гэж ер нь хортой. Тэгээд бид Монголд орж иж байгаа гоймонгууд хаанаас яаж үйлдвэрлэгдэж орж ирж байгааг бид нэр мэдэхгүй. Солонгос гоймон, солонгосоос солонгостой үйлдвэрлэгдэг ч юм уу эсвэл хятадын өөр мэдээж энэ төр чинь хямдхан гарч ирж байгаа юм чинь бас өөр энэ тийм бас яаж ч үйлдвэрлэгдэж байгаа юм бэлээ бас бид нараас мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор гоймонг бас хэтрүүлэн битээ хэрэглээрээ хүүхдүүд үзчихвэл гоймонгийнхаа хэрэглээг багасгаарай хүүхдүүдээ. Та нар CU D25 зүгээр шуттан хичээлийн хажуугаар тасалгаан болонгол шуттан тэгэл гоймидээ сууждаг. Гоймонгаа багасгаад оронд нь жоохон эрүүл хоол идэж байгаарай л гэж хэлье. Тэгээ Монголд орж иж байгаа гоймонгод ямар гоймонгод ахыг бас бид нэр бас мэдэхгүй шүү дээ. Хэрэв манай монголчууд өөрсдөө гоймонгоо үйлдвэрлээд ингээ хийдэг гэсэн бол бид нэр бол залуу хүмүүс бол зүгээр гоймон идэдэг бол бас зүгээр энэ чинь гурил юм чинь. Тэгж яагаад яг гадаадаас орж иж байгаа тэр гоймонгууд яг ямар гэдэг нь мэдэхгүй. За ямар их олон юм биш ч бүр цатчлаа. Хөрөс гараад гоё болчихлоо шүү. За тэгээ баяртай. Тэгээд дараагийнхаа влогоор уулзцгаая. Тэгээд дараагийн влог маань бит хоёр одоо нэг 3-4 хоноод угаасаа аяллаараа явлаа. Тэгээд аяллахаа влогтойгоо хамт байгаарай. Тэгээд лайк болон subscribe-аар дарахаа мартваа. Нэрээ тэгээд миний инстаграмыг харагдчихээн. Миний инстаграмыг бас дагаарай. Баяртай.